Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 21 аймгийг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалтын гол зорилго нь зочлогийн үйлчлэгээний аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх 10 мэргэжлээр зохион байгуулах юм байна. Тус сургалтанд өнөөдрийн байдлаар манай аймгаас өмнө аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан тодорхой хэмжээний туршлагатай аялал жуулчлалын салбарт одоо хөл тавих гэж байгаа болон бүтгэн малчтаас бүрдсэн 27 хүн хамрагдаж байгаа юм байна. Аялал жуулчлалын салбар манай аймагт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнийг цааш нь яаж хөгжүүлэх тухай сургалтанд хамрагдаж буй иргэдийн үүрэг хариуцлага мөн гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Өнөөдөр Баян-Улгийн аймгийн Улгийн хотноо баруун бүсийн сургалт эхэлж байна. Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зохион байгуулагдаж байгаа 21 аймгаар нэгдсэн сургалт явагдаж байгаа. Энэхүү сургалтанд зочлохын үйлчлэгээ аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх ийм сургалт байгаа. 10 мэргэжлээр явагдаж байгаа ийм сургалт байгаа. Эхний гараагаа бид нар Увс аймгийн Улаангом хотод хийлээ. Улаангом хот 5 хоног болоод өчигдөр орой Улгийн хотноо хүрэлцэн ирлээ. Улгийн хотынхан болон Баян-Улгийн аймгийнхан биднийг их сайхан халуун дотноор хүлээн авлаа. Би өөрөө хөтөч тайлбарлагчийн сурагч багшаар энэ удаад ажиллах болно. Манай сургалтанд өнөөдрийн байдлаар 27 хүн хүрэлцэн ирсэн байна. Энэхүү суралцагчдаас харж байхад аялал жуулчлалд өмнө ажиллаж байсан тодорхой хэмжээний туршлагатай мөн түншлэн аялал жуулчлалд хөл тавих гэж байгаа ийм хүмүүс болон нутгийн малчтаас бас оролцож байна. Арга хэмжээнд орон нутгийн засаг захиргаа их анхаарал тавьж байгаад бид бүхний хувьд бас их талархууштай явдал болж байгаа. Яагаад тэгэхээр засаг төр өөрөө ойлгож энийг дэмжиж байгаа, бидний тал талаас нь дэмжиж ажиллаж байгаа. Баян-Улгийн аймгийн засаг даргын тамгын газарт бас талархлаа илэрхийлж байна. Хамгийн гол нь оролцогчдын итгэх санаачлага оролцоо эрс юм байгаа. Тиймээс өнөөдөр бүгд цагтаа ирсэн байна. Цагтаа ирж ийн гэдэг бол аялал жуулчлалын хувьд бол нэг номерын үзүүлэлт. Аялал жуулчлалт энэ үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа хүн цагийг баримтлана гэдэг бол нэгдүгээр шалгуур байдаг. Хоёрдугаар шалгуурыг бид нар энэ хичээлүүдээр үзээд дараа ямар шалгуурууд, ямар ур чадвартай байх ёстой, ямар мэдлэгтэй байх ёстой, ямар мэргэжлийн хандлагатай байх ёстой гэдэг энэ 5 хоногийн сургалтаар бид бүхэн орохыг хичээнэ. Яад би хичээж байна гэхээр энэ бүгдээр бол бүгд суралцж байгаа юм биш. Бүгдийг төгс эзэмшиж байгаа. Энэ хүн зөвхөн тухайн мэргэжлүүдийн А усыг тавьж гин гэсэн юм. Цаашдаа хүмүүс өөрсдөө энэ бүгдийг боловсруулад өөрсдийгөө хөгжүүлэх асуудал үлдэж байна. Тэгээд Баян-Улгийчүүдтэй бүгдөөрэнд нь амжилт хүсье. Аялал жуулчлал Баян-Улгийд бол бас хэрчимтэй хөгжиж байгаа салбарын нэг бөгөөд энэхүү салбараа зөв голдорт нь зөв авч явах нь одоо бидний ажил болоод үлдэж байна. Баярлалаа.